2015 оноос ахлаж жолооч болсон. Тэгээд 15 оноос ахлаж жолооч болоод аль болох багаас нэхэссэн. Ер нь жоохон төгөөлтийн жолооч одоо юм хүргэлтийн жолоочоос эхлээд одоо Портер, Бонго, Найти Пуса гэл одоо яг доороос нь шатарааллаар явсараад хатуусны дээр ирж хатуусны жолооч болсон. Тэгээд ер нь нийтийн дээврээ орох шалтгаан гэвэл айгүй тийм хүмүүстэй харилцах хандлага нь айгүй гой санагдаад би ер нь олон нийттэй харилцаж үзье. Ямар хөө санагдах нь тий. Тэгээд ирээдүйн зорилгоо дээшээ болгохын тулд ер нь жоохон өөрийнхөө амьдралыг жоохон багаагаар шатаар мэрэгчлээ ахиулахын тулд нийтийн дээрийг сонгосон тий. Энэ бол миний хамгийн анхны тэмцээн. Орон жолоодлогод ялгаа атусны нийтийн дээврийн жолоолж болсноос хойш хамгийн анхны тэмцээн байсан. Яг тэрний өмнө бол зүгээр нэг түншний хэмнэлтийн тэмцээн гэж болж ирсэн. Тэрэн дээр болонгод бас ялгаа авахгүй багаараа төрүүлээд ганцаарчнараа урагт орж ирсэн. Тэгээд уран жолоодлого орох хөвгт нь орё гэл залуу болохоор их зэрэгтэй байсан, шийдэм байсан. Тэгээд яг тэмцээндээ орчоод урагт орсон гэдгийг мэдчихэд бөөн баяр. Тэгэл бөөнөр тодорхой хэмжээний гэрээ бүлээрээ жоохон баярлал тодорхой хэмжээний. Тэгээд сүүлд байрны 100 сая төгрөгийн эрхийг авсан чинь манайхан ч их баяртай эсэг. Манай би чи ер нь яг гэр орноор гэсэн яг багаас нь хэлсэн яг өөрөө чадлаараа хар гэрээ яг багаас нь тийжээж одоо нэг ясандаа өөрөө бие даасан л гэсэн. Аав ээжээс юм гуулгуугаар тэгэл нийтийн байр түрээслэл гэр ороод гэрт амьдрал тэгэл байж байгаа л яг юм багаас нь яг зэстэй өөрөөр эхлээл тий залуу гэж хөдөлмөрөд болдгол юм байна гिचвэл болдгол юм байна гэд. Тэг яг тэр 100 сая төгрөгийн дээр яг байранд орлоо тодорхой хэмжээний манай гэрийнхэн гэсэн баярлж ирсэн. Манай эхнэр хүүхдүүд гэсэн баярлж ирсэн. Өө ямар гоё юм бэ. Ингэж ийм урд ингэж яаж нэ. Ухаан миний өөрийн хувь тавилан юм удаа л дотроо боддоо шүү дээ. Анх ороход бас хэцүү байсан. Яг нэг хуучин хатуусан дээр тодорхой хэмжээний яг жоохон зотрох, шандрах асуудал аягүй их гарч ирсэн. Тэгээ энэ дэвдрээ зогсчдаг. Өөрөө хөлдөө зогсчин тэгэл яг хөлдөө хатуусанда засварчнаа хүлээгч хэцүү. Тэгээ өөрөө доовор дээгүүр нь орох үе гарна шүү дээ. Тэгэл шандрах үе гарч лээсэн. Тэгэл за болох байл гэдэг аливаа ажил гэж тийм амар ажил гэж байхгүй юм чинь дотроо бодоол. Тэгэл яг нэг жил хүрээгээл хоёр дахь жилдээс нь байж л хатуусан шинжилгээтэй цаг үеийн жишээл ондолоо цалин мөнгөж нэмэгдээд тий. Нэг үед бол амар сэтгэл хангалуун болсон. Одоо энэ 25 оны жолооч нартай уран жолоодлогын тэмцээнд орж байгаа жолооч нартай амжилт хүсье. Сайн хичээгээрээ, зүтгэрээ тэгээд асал чанга шүү. Бити юмыг амар гэж бодоор аль болох зөрөгтэй төвчээртэй байгаарай л гэж хэллээ. Тий. Шантарч болохгүй шүү.